Sen beni muno 23 оны октябрийн 20-нд манай будын шажны дээд сургуульд эвэлгэн дасан дээр 52 дахь мөрөсөн их хөлн манай баялаг гэж өнгөрөв. Тест уран баримл бүлгүн толын модон дархан сый ойдол архан ойдол маанин сэжил баян хөлтэй ард ирдүүтэй гэн ийм 8 нэр дэвшүүлэг байгаа. Энэ мөрөсөнд төрүүшнээ өхөвд баян хөлтэй ард ирдүүтэй гэж нэр дэвшүүлгэд хаваада. Энэ нэгхэдэ Монгол хөлн дээр шүлэг сэжилдэж бурят хөлн дээр оршуулах зоригтой юм. Вот бедний байр жантны улирал сехан, амтычымсер балык бәдік, алтын намыр дагор, сол модный надым болды, сүрте овыл базгахым, зун намыр оғлиын, зубады бұлдеп, бұресін қабыр, сехан гойхын гайхын. Sen bana. Мұны айны ямар хорғолы хайрын хынгыз нірдепші, ортықайны жақ бар жоқ ішті? Бес мүнген әміғай жарғантың ерінгі хорғолын еғытянген хорықшып, Данзанова Дарья веш. Эну мане екі хылың мане байлық кіжі конкурсты ершіға аралсықыда ямар ханам бадына бар? Екі хылың мане байлық кіжі мұрысонды орысқыда бурят хлые дешини уже бидумно залушил бурят хлые хаят венуде ихер узынуде наша ерхде би ихе барте венем монгол хлы юмын узыдыгде Та Монгол хылын кіжі мұрсонды қабадымызды. Те. Монгол хылер доғарқыда, зоғалқыда, ямар ойны адлюгу, екі ондаугу? Бурят хылы, монгол хылты адлю бәні. Аршолқыды бұлым бәні гу? Бұлым бәні. Екі ұғынуд аршолқыды арны гу? Әлі ұғынуд адлюгу? Зиденші аршолны гу? Ұғынудың екі адлю бәні. Уғай мұны бей зиденшіде қарад ұғынудың ұқу адлю бәні. Зиден ұқи бұтты, егет Монгол қылай мүджі апқыда зиден ұқи бұтты, қияқтың ұқи бұтты, доғарқыда әлқыды ұлым балыны ғо? Бұлым балына. Тәрені егет мені қылғын емі қыл тешті рахим? Зиден ұқи бұтты, қияқтың ұқи бұтты, зоғалқыда Монгол қылты иқатлы бәні. Өнөөдөр 10 дугаар сарын 20-ны өдөр манай хилэн бурят хэл Монгол хэлний 52 дахь их тэмцээн болж байна. За энэ тэмцээнд бол одоо олон сургуулийн хүүхдүүд ирээд тэгээд одоо монголоор бурятаар энэ олон үгнүүдийг хэлж байна. Зарим шүлгийг уншиж байна. Зарим шүлгийнхаа утгыг санааг хэлж байна. Их сайн байна зарим. Зарим нь бол бас жаахан тийм байна. Давтах хэрэгтэй байна, унших хэрэгтэй байна. Ер нь бол Монгол бурят үг хоёр хоорондоо адилхан юм шиг боловч яг ингээд хоёр бурят хүн монгол хүн хоёр ингээд хоорондоо ярилцахаар ойлгодгүй. Нэг мэддэг үг байгаа юм шиг тэгсэн мөртлөө мэдэхгүй байдаг. Тийм болохоор энэ үгнүүдийн ялгааг арилгаад жишээ нь одоо юу гэж үг байдаг? Зун гэж үг байдаг, тийм үү? Зун. Бурятууд зундаа гэдэг. Монголчууд зун гэж хэлдэг. Зарим баргажин дондоо бурятууд болохоор нажирдаа гэж хэлдэг. Тэгээ энэ олон үгнүүд ингээд Монголд нэг л үг байна. Зун. Тийм үү? Зун гэж хэлдэг. Энэ шинжээр ингээд одоо энэ монгол үгнүүдийг бүгдээрээ ингээд хамбаламын сурыг, мэдий бүгдээрээ монгол хэдийг сурвэ гэдэг маш сайн байгаамаа. Тэгээ энэн дээр бол одоо бүгдээрээ сургуулийн хүүхдүүд 1 сарын дотор бэлдсэн 6 одоо Монголын зохиолч нарын шүлгийг бичээд 6 шүлгээ чэйжлсэн шүлгийнхаа утга санааг яриад тэгээд ямар монгол шинэ үг мэдэв тэрийг бас шалгуулад ингээд ямар ч л байсан амжилттай явж гин гэж бодож байна.
Мөнөд дахиад одоо бид нэр юмнууд өгшөө өргөжүүлээд урд нь одоо явуулсан тэр тэмцээнийхээ өгүүлбэр тэр бүх юм нэгтгээд нэг том бас конкурс шалгалт шүүлэг одоо энэ тэмцээний хийвэлэх зүгээр санагдаж байна. Ингээд эхнийхээ үдснийг мартаад өнөөдрийнхөө үдснийг санаад ингээд явж болохгүй байна. Урдныхыг давтаж мэдэж аваад давтаж мэдэх хэрэгтэй байна. Тэгжээж өөрийн болгоно гэж нэг үг байна тийм үү? Ингээд эхлээд хүний амнаас үг гарахда орс үг гэлж гарах биш. Буряд юм Монгол үгэл гар дотроос нь буряд юм Монгол үгэл гарах хэрэгтэй байна л да. Тэгжээж бидний өнөөдрийн энэ тэмцээний гол үр дүн, гол ач тус нь эндээ байна гэж бодож байна. Хүүхдүүд маань бүгдээрээ юунд бүх материалуудаа сайхан үзээд тэгээд тэрийгээ сайхан бэлдээд их сайн бэлдэж ирсэн маань бүх тал хуурдын бүгдээр ингэ сайн гүйцэтгэж байна. Тэр нь бас их сайн эрен жахан дутууд өнөө бэлдсэн байна гэхээр бүгд ерөөсөө алга. Бүгдээр их сайн хичээсэн байна. Нийлээ урд дээр үес материалуудаа аваад тогтоогоо чийжлээд ингэж ирсэн байна. Ер нь бол бүрээд Монгол аялах хооронд уг язгуур харуулгын хувьд нэг юм. Тийм болохоор энэ хоёр аялга маань хоорондоо нэг жоохон зөрүүтэй нутгийнхаараа хүүхдүүд маань тэрийг ойлгох дээр бол ямар ч байсан их хүндрэлтэй зүйл байхгүй бүгдээрээ сайхан ойлгож байна. Тэгээд тэр аялга дээр жоохон өөр болох дээр тэрний зөрүүг гаргах дээр жоохон юутай хүндрэлтэй байна. Тийм болохоор монгол хэлээ үзээд цааш нэлээд гүнзгийрүүлээд явбал ямар ч тийм хүндрэлтэй зүйл гарахааргүй байна гэж тэгж бодож байна. Монгол бурят хылымны екі әділі вайны, гыжы орғылсышыт ба бақшыныр бодылнуды бодыны. Хулшын орылданды байын хылте арыд үрдүтте гыхын ныр дүршулғы олымжыр яхар оңгыргыдық балыға.